Гомдолчдын зам. Хүлэг эрдэнэ. Баруун Сүнд нутгийн нэрийн хуудас болсон энэ цагийн хурдан хүлэг унгаа гэдэг мөрний тухай Өвөр Монголын аялал газрын хүмүүн багтан ярихыг олонтоо сонслоо. 29 нас хүрээд байгаа тэр мөрийг үзэж харахаар явж хүрлээ. Морны эзэн Баян булгийн наран цогтын хар гэж хурдан хар морь байсан тухай нэгэнтээ сонсож өнгөрчээ. Наран цогтын үргэн зоригтынд болсноор бидний яриа үргэлжиллээ. Одоо Өвөр Монголын хаан чиглэлээ зээр дөмрийг үзээгүйч унгаа гэснээр баруун Сүндийн хурдан хүлэг гэж хэн бүхэн төвөггүй мэдэх болжээ. Наран цогт биерхүү өндөр зээрдэг үгэ Сумягийн хүрэн азарган тураалгажээ. Хойдон жил нь хамар цагаан зээр дуунаг гарсан энэхүү унгаа байлаа. Зээрдэг үү төлөрхөггүй байжээ. Тэрний дараагийн төлөвдөөс хас эрдний цавдар бэлгийн хүрэн морд гарч хурдлаа. Гэхдээ тэд унгаад хүрсэнгүй. Унгаа хэмээх хамар цагаан зээрдмөр урд сайхан хүзүүтэй. Угаата бүдүүн уртлаг сайхан жигтэй, дэлсүүл шингэн ухархай гүн, уран шөмбгөр хошуутай, зуулт жигд сайн, горив татсан сайхан шүдтэй, хэл нарийн цагаавтар, тагнаа хатингар цагаан, толгой ерөнхийдөө махбахтай, голоороо тэлүү уртлаг матаас сайтай хаврахтай, дөрвөн мөч бугын чац мэт, ташаа өргөн богс ялэмгүй ямбон, хошног цаан, салтаа их доогуура тавь, шивнүр сайн, цайхан хар хүрнүүдтэй, шөрмөсний симхий сайн, туурга өндөр туурайтай, махан симхий сайтай адуу юм. Зээрд морийг наран цогтоос хойш хүргэн зоригт нь уйж хурдлуулсан байна. Зоригтын ярианаас сонирдуулъя. Унгаа маань ёр бусын хурдан ухаалаг төрсөн. Гүй тэр бүр хүнд заяагаад байхгүй хүлэгдээ. Хадам авыг элснээс хойш 3 жилийн дараа 2002 оноос унгааг би уйж эхэллээ. Зээрдмэр унахад хөнгөн боловч явхад явдал хатуутай хөл сэлбэг ер нь хөнгөө ятай мөр. Ямар ч олон мөр уралдсан хаагур гарган тэр үгээр л хөдлөн. Хүүхдийг аясаар уралддаг. Энэ адуу их ижилсэг хансаг мөр болохоор нэг уяаны ижил мортой хамт ойрхон уралдахад явдал ургана. Гараанаас тархилаад гарсан ч ганцаараа тасраад явчихгүй. Арын мортой хүлээн хараа бараанда уралдана. Хэрв нэг уяаны ижил мортой ойрхон эргвэл тэрэндээ хоргодох, нөгөө мороо хазаж шахах, цээжээрээ түрх зэргээр сэтгэл тавьсаар сатаарад байдгийг. Давхихта хөшгөлсөн цагаан тоос босгож явахыг хөндлөнгөө сарахад их зөөлөн намирсан торгон давхилтай үзэгдэнэ. Барайны хөлд орж ирсээр хүмүүсийн дуу чимээгээр толгой дээр хөнгөн сэргэлэн хөгжин сэртэлзэж хангинтал үүрсэх зэргээр нөгөө ханьсаж явсан мороо орхин төрүүлж барайнд орно. Уяа ороод ирэхээр үсний өнгөс сортон гэлздэг юм. Хоол морин тогтун дөлгөөн жингийн үед халамж хэрцгийл хоёрыг зэрэг үзүүлэх үе байдаг. Тухайлбал тэрний ижил морь өвчин эмгээг тусах зэргээр хөдөлгөөн нь хязгаарлагдмал болсон үед тэр моринд үхэр адуу гээд ямар ч мал амтан ойртуулахгүй хазаж тангаран хөөж холдуулна. Морины дэрэгдээс өөртөө холдохгүй сахиж хамгаална. Энгийн унаж явахдаа адуу үхэр тууж явахад заримдаа төвөгт. Сул адуу эргээд ухсхийвэл дагаад ухсхий. Тэгэд хаашаалвал хаашаа дагаж давхад хазаж элдэнэ. Сүүлдээ тэрнээс салгах гэж сандарна шүү дээ. Үхэр тууж явхад шууд хазаж хөөнө. Иймэрхүү ухаалаг уур уцаартай үйл олныг үзүүлнэ. Ерөөсөө заяанаасаа уралдахаас өөр юу ч хийх ёсгүй мөр санагддаг юм.
Ер нь хүүхдийн зөнгөөр л уралдана. Дэржил зүүн сөндийн найранд жижигвтер тэргэнд хомж ачаад очлоо. Тэгсэн морь гарч байна. Биеийнх нь хөшөө гаргаж амжаагүй мордуулаад дөрвтэй хууллаа. Тэгсэн төрүүлсэн морины хүүхэд чиний морь хурдан гэдвэсэн миний морийг гүйцэхгүй байгаа үсттэй гэж манай морины хүүхдийн хорыг малтжээ. 2 хоногийн дараа тэр хоёр дахин нэг найран дээр таарч уралдаж тэгэхэд манай хүүхэд нөгөө хүүхдийг өөд газар гуугуулж дайран зүтгүүлээд уруу газар дайрч гуугуулж шахсаар суулгаж орхисон байгаа юм. Тэгэхээр хүүхдийн аяар явдаг мөр юм л да. Унгаа маань олон жил уйгдаа тэгсэн юм уу сүүлдээ янз бүрийн зан авир гарах боллоо. Одоо хөлс авах гээд унаад явхад уяандаа хоргодоод сороо иж тангачих зэрэгээр эсрэг үцэд хөдлөхгүй. Машин мотоциклтэй хөдөлж яваад буцахтаа унаад явдагсан. Гэрийн зүгээр гэхээр амгай булаалдан хүн төрс давхад байдгийм. Тэр үед амын дарж тогтоож явах гэж ажил гарнаа. Хэрвээ жолоогоо сул тавьбал тарлаад гэрийнхээ гадаа очин шүү дээ. Наадмын өдөр болохоор агсарч сагж эхэлнэ. Хүүхэд мордуулах гээд очиход уяар угаа ухарч орох үсэрч цавхучин хамаг хар хөлснө урсаж бөнжгөнтөл дусалж зогсож чадахгүй дэвэлзэх тэрнийг харсан хүн энэ мөр явахгүй боллоо гэж явахыг би чихээрээ сонсож байсан. Гэсэн чи төрүүлээд л ирдэг юм. Энэ яриаг сонсож суухдаа мөн чих дутуу яатай мордож байж дээ. Харахгүй сайн адуу төрчихсөн хурд тулдаал төрүүлээд байж гэж бодогдно. Зоригтой цааш өгүүлэхтэй. Монголын уяач сайн юм билээ. Манай нутгаар Монголын алдар туяач даваахүү гэдэг хүн явж өнгөрсөн. Тэр худаг дээр ус ууж байсан адууны захын хүрэн шүтлэн шууд хурд элнээс нь татаж барьж аман шүдийг үзээд ийм адуу манай хаан бол хаан байна гэж үйж. Тэгээд манай өчн цай ууц суухтаа жаазтай зурган дундаас би ийм л морь олж авах гэж танай нутагт ирээд байна да гэж унгаагийн зургийг зааж хэлж байсан. Тэр өдөр унгаа адуунтай байгаагүй. Уяач хүн гэдэг тийм л байдаг байх гэж бодогдсон шүү. Унгаага 2017 онд 17 настай хошууны наадамд аман хүзүүлүүлж зүүн сөндийн сарвал тал гацааны наадамд төрүүлүүлээд зодог тайлбарласан. Энэ жил 29-д. Одоо бодоход 23 хүртэл уралдах боломж байжээ гэж бодогддог юм.